Хүнд зориг байвал зориг гарч ирдэг хэмээн ярих бүсгүйг даваа жаргал гэдэг. Тэрээр Ховд аймгаас Буйрнуур хүртэлх 3000 гаруй км замыг найзын хамт дугуйгаар аялжээ. Тэд аяллаа 70 хоногийн хугацаанд үргэлжлүүлснээр зорьсон газраа хүрсэн байна. Нэг дугуйнд дунджаар 40-оос 50 кг ачаа ачиж араасаа машин дагуулахгүй аялснараа онцлог байсан хэмээн тэрээр ярьж байлаа. Яг анх дугуй унж сурсан өдрөө бол Увс аймагт сураад Түргэн гэдэг сум руу явчаад ирчихсэн. 70 км газар гэсэн баха. Би одоо километрээс сайн санахгүй. Ярьсан нэг бүтэн өдржингөөл яваад ирчихсэн санагдчихж байгаа анх уурс. Тэгээ миний хоёр дахь аялал Улаанбаатар, сая гурав дахь нь болохоор энэ Баруун Язгараас Зүүн Язгаар хүртэл. Ховдоос эхлээд цам гаруул одоо Баруун 3 аймгийн дунд байдаг шүү дээ. Тийм мөгцтэй. Тэр хүртэл яваад тэндээсээ буцаад энэ өмнгийн говьороо ер нь бол 33 говь гэдэг чинь Монголд тэр говийнхаа яг урд хилээр нь захлаж явсараад Буйрнуур хүртэл явсан байгаа. Тэгээд нийтдээ 8 аймгийн нутаг дэвсгэрээр нэлээ олон сумдуудаар ингэ явсан. Тэгээд аялын турш болохоор яг битээр нөгөө машин дагуулаагүй тэрүүгээр аягүй онцлог. Тэгээд зөвхөн дугуун дээр бүх ачаагаа ачиж байгаа гэхээр хоол хүнс хүнжил гудс мишок тэгээд дээрэс нөгөө галтагооны хэрэгсэл тэгэл аян тэрэг болох нөгөө газ хүнс гэл дан дугуйтай явж болохоор ядцал 2 өдрийнхөө хүнсийг нөөцлөн тэгээ усаа аавна. Тэгэл бүх ацаагаа дугуун дээр ачдаг. Тэгээ дугуй бол маш их юутай юм билээ. Ачаа даах чадaltaй. Тэгээд анх нөгөө хөвгөлтэй юм гэхээр ийм байгаа байхгүй. Нөгөө ховдоос гараад ингээ модон хүүгээ даваа идэв байл л да. Тэгээд тэр даваалаа би ингээ анх удаага дугуйтай өгсөж байгаа ачаатай. Тэгсэн чинь хойноос ингээ татаад талтай. Чи яах гээд намайг татаад байгаа юм бэ? Явж идчих чинь ингээл тэгс чи хийн цаахгүй нөгөө ч бүр хойно явж байгаа. Юу вэ энэ одоо гэл тэрхэн тэнд амар сонирн болоод тэгэл гинтгөө ойлгож байгаа юм чинь би ч хүнд ачаатай ингээ өгсөрлөө өгсөнгүүт хойноос ачаа маань татаад байгаа байна гэд тэг заах ойлгоод тэгэл явжсэн. Тэгээд хөвгөлтэй юм бол тийм мэдээж тэгээд энэ замын турш 3000 гаруй километр явсан. Тэгэл хангаа говьар уулаар тал газраар яваад маш олон сайхан хүмүүстэй ах дүү шиг болсон, найз нөхөд болсон. Тэгээд Монгол орнд энэ говь нутагт юу хийж болох вэ? Аялал жуулчлалыг хэрхэн хөгжүүлж болох вэ гэдэг тал дээр бас олон ингээд юм зүйлсийг харсан хүмүүсээс судалгаа хийсэн тийм байлаа. Миний анх унсан дугуй энэ шиг. Даваа жаргал анх дугуй унд сурахдаа ажлын шаардлагын улмаас Зэрэгэлдэх сум руу 70 км замыг туулж байсан түүхээ хуваалцсан юм. Түрүүн сүм явах гэсэн чинь яг наадмын үед харсан машин олдохгүйсэн байхгүй. Тэг моциклж олдохгүй. Тэгэл яа өстө явмаар байдаг. Яах вэ гэдгсэн чинь нөгөө тухайн үед Сама телевизийн яг нөгөө сэтгүүлчгчэнд байсан байхгүй. Тэгсэн чинь манай хүүхдийн нэг дугуй байгаа штэ гэдэг. Чуун чадахгүй чадна гэд чадахгүй ерөөсөө дугуун дээр мордч үзээ. Тэгэл чадна гэж авч гараад аймгийн төвөрөнд төрж явсаар гаал захт нь очиод тэгэл цаашаа нэг унж тусан байжгаад тэнцвэрээ олоо сурцсан. Тэгэл уул надад 35 км л гэсэн чинь би яваад лсэн бол нөгөө тэмдэглэгийг нь харахаар яв. Нэгэнд гарсан чинь зорсон газраа хүрнэ гээл тэгэл яв. Тэнд бол бас кино шиг юм болсон доо. Ирээл ингээл ярьсан чинь ёо чиний наач өстэй кино шиг юм байна гэл. Тэгээд би нөгөө нэг саяхан дугуй унж ихснээсээ хойш дүүнэртээс тэр үед би ингээд явчихсан юм да яагаад энүүхэн газар ингээд жийж чадахгүй байна гэл залуугийнх гээл тэгжээс ахгүй одоо ч гэсэн би хөгсрөөг өмжиж чаднаа гээл тэгсэн сая тэгэл ямар ч Улаанбаатар яваал ингээд ирэхэд чадж байгаа. Энд нь юу вэ нөхөр ерөөсө хүнд зориг авах юм бол ерөөсө энэ зориг гарч ирдэг. Аялал давъя гэд пестерээ тайсаахгүй. Хөвсгөл явъя хамт явах хүн хань байна уу гэдгсэн чинь хүмүүс бол айгүй гой сэтгэл хөдлөлөөр тэгээ гэлсэн яг явах болохоор явахгүй. Тэгээд л ингээд зөндөө олон шалтгаан хэлээд захгүй ийм юм тийм юм гэдэг хам. Үгүй заагаар шалтгаан тооцгаалгүй байгаа юм л болно гэл би тэгвэл Улаанбаатар орчоод ирья болдог ди харуулчих гээд. Тэгээд яг дарханд нэг хоноод Улаанбаатарт 2 дахь өдрөө очиж исэн юм. Тэгээд тэндээ нэг лайв хийгээд тэгэл Эрдэнэт иржсэн да. Тэгээд тэндээс хүмүүс бас их урам зориг авлаа. Чи өстө мундаг байна. Бид нар ингээд чамаас урам авлаа шүү гэхээр би өөрөө бас урамшаад баярлж ирсэн. Тэгж л унж ирсэн тий. Түүнийг анх дугуйгаар аялахад гэрээхний эсэргүүцэж байсан бол зориг гарган аяллаа эхлүүлснээс хойш эргэн тойрных нь хүмүүс болон гэр бүлийн гишүүд нь дэмжиж эхэлснээс гадна тэрээр эргэн тойрныхоо хүмүүст дугуй унах сэдлийг төрүүлж чаджээ. Тэгээ ер нь бол нөлөөс шүү. Хамгийн анх бол манай хүүхэд дугуй унийгээд дугуй унж эхэлсэн байхгүй. Тэгэл би нөгөө дугуйг нь хаяа хамт гарахаар ингээл жийжсэн. Тэгээд би ингээд дугуй унаад гисэн. Манай дүүнэр дугуй ундаг болчихсон. Тэгээд тэд нар ингээд харах юм бол бас нөгөө 10 жилийн хүүхдүүд байгаа штеп. Тэгээд одоо байнга л ингээд ном ширтэл хичээл ингээд
гэхээс илүү ингээд агаарт гараад дугуйж игээд явна гэдэг чинь нөгөө нэг хичээлдээ ингээд хандлага нь хүртэл өөрлөсөн байгаа байхгүй. Гэрийнхээ ажлыг хийх нь ч гэсэн. Тэгээд энэ дугуй унснараа бас нэг гоё давуу тал нь болохоор нөгөө хүний оюун санаанд стресс гэж яддаг шүү дээ. Стресстэй бухимдаа ингээд ялангуяа суугаа ажилтай хүмүүс энийг маш сайн тайлж өгдөг. Тэгэхээр ачаал хөтөлтэй. Тэгээ ер нь бол манай эргэн тойрныхан бүгд дугаа авсан дөө. Тэгэл одоо бол дугаа энэ сая ингээд аяллаар яваад ирч араасаас таньдаг хүмүүсээ дугаа авсан унж байгаа шүү л гэж хэлээ. Тэгээ ач тус энэ мэдрээд ирэхээр хүмүүс сонь. Тэгээ манай дүү бол бүр ялангуяа дайдаа нэг нөгөө юу яцсан маань булцантай болсон байлээ. Ээж дугаа авъя гэж хэлсэн гэдэг. Тэгэл ээж нь шууд тэрийн дэмжил дугуйг нь аваад гисэн. Тэгээд 2 3 дүүнэртэл ингээл дугуйгаа аваад ундаг дугуй. Тэгээ хүмүүс ингэж боддоо шээ. Ундаг дугуй за яг дундаж дугуй 500 мянган үнэтэй шүү дээ. Тэгмэд үнэтэй энэ дугуйг ингэж ашиглах. Ийм үнэтэй маах хэрэг байна уу гэж одоо яг үндэ бол нөгөө хүүхд ч утас ширтээ суух юм бол тэрнээс илүү гар цохирол гарна. Тэгэхээр 500 мянган төгрөгөөр чамаагүй ундаг дугуйг нь аваад өгчвөл тэр хүүхдэд хэрэгтэй хөдөлгөөнтэй. Тэгээд оюун санааг нь хүртэл ингэж гоё цэгцтэй болгоод өгчтэй. Даваа жаргал өдөр тутамдаа дугуйгаар ажиллаа амжуулдаг байна. Энэ нь эрүүл мэндэд хэрэгтэйгээс гадна цаг хэмнэдэг гэсэн юм а. Харин Орхон аймагт дугуйн зогсоол болон зорчих зам ховор учир бэрхшээлтэй байдаг хэмээн тэрээр хэлжээ. Дугуй унахад ер нь бол маш их ачаал бүгдэлтэй байна. Би өнгөрсөн зунаас яг 100-аас гэсэн шүү дээ тий. Энээс хойш нэг ч удаа зүрхний юм уугаагүй. Тэгээ би чинь байнга зүрхний юм уудаг. Тэгээд нөгөө зүрхний бичлэг хийлгаалынхаа хэлгээл имчилгээ хийх гээл. Тэгээд айгүй их харшилтай болсон. Тэгээд нөгөө ингээл биеэр ингээд тууралт өгөөл өстэй байхын аргагүй захтандаг. Тэгээд нөгөө имчилгээ хийлгээ гэхээр нөгөө им тарианаас бас харшилдаг гэсэн байхгүй. Тэгэл яана гэл тэгэл имчилгээ хийлгэж чадахгүй бас айгүй хэцүү байдаг л. Тэгээд ер нь бол энэ дугуй унаад ирсэн чинь нөгөө хүний цус чинь ингээд шингэрээд зүрхний нөгөө булчингийн шахалтан сайжирдаг юм шиг байгаа байхгүй. Тэгээ би бодохдоо ингээд зүрхний юм нэг ч угаагүй гэдэг чинь тийм. Ялангуяа эрдэнтийнхэн бол зүрхний асуудал их байдаг. Тэгэхээр дугуй унаад энэ хөдөлгөөн ийн гэдэг бол маш их ачаал бүгдэлтэй. Дээрс нөгөө булцингийн мас юмж байгаа байхгүй. Би ч их турангаа тэгээд нөгөө юм сул байсан байхгүй. Тэгээ одоо ингээ харах юм бол хөөхөн таваас булчингуудтай болсон. Тэгээ бас жоохон жин юмсэн. Яг зарим хүмүүсийн хувьд бол идэвхтэй хөдөлгөөн хийх юм бол жингээ хасна. Миний хувьд болохоор нөгөө жингээ нивсэн баг. Тэгээд л эрүүл мэндэд ер нь бол хөдөлгөөн гэдэг чинь угаасаа эрүүл мэндэлтэй маш том юм байгаа байхгүй. Эхэндээ бол юу гэдсэн нь Эрдэнэ чинь яг бас гайгүй ер нь дугуй ундаг болчлаа нөгөө ковид тэр үеэр эхлээд нөгөө байгууллагын төртөл дугуй аваад ундаг болсон. Гэхдээ нөгөө дугуй зам жоохон хасдaltaй л та. Яг хотын гадна энэ их хаадын цуваагаас ахуулаад яг засамлаад дагаад уршаага яваад 6 дугаар микрээр 7 дугаар микрийн дундуур яваад тэгээд энэ нөгөө гог руу явдаг дугуй замтай нийлдэг тийм л зам байдیں۔ Эрдэнэт. Тэгээ бусад үед бол бид нар ч нөгөө яг гэрлэн тохио биш газар бол замаараа яваад том нөгөө уулзрууд дээр бол явган замаараа л яваад байгаа юм л та. Тэгээ явган замаар явах ч бас яах вэ гайгүй. Эрдэнэтэй нөгөө аюу экстрим нөгөө ингээл боржруу таарна. Тэгээ тэр чинь яг ер нь бол явганы зам байлаа ч гэсэн ингээд тэрхэн тэртээ ч юм уу янз бүрийн хүн явлаа гэх юм налуу байвал зүгээр юм шиг байхгүй. Тэгээ тэрийг ингээд зургийн зурж байгаа ингээд хийж байгаа хүмүүс нь яг тэр зураглалаараа хүнд тааруулаад хийчихвэл бас их зүгээр. Тэгээ явандаа ингээд Эрдэнэт ундаг дугуйтай болох юм бол ч тэрийг бас их анхаармаар юм шиг байна. Улаанбаатар бол дугуйтай Улаанбаатар болно гэдээ яваад хэлцэлээ. Сая энэ замын туршид өмнө говь их талархав штэ. Ингээд аймагт тойруулаад гой дугуйн замтай болсон юм билээ. Тэр нь ямар ч тийм асуудал гэж гарахаар юм байхгүй л. Тэгэхээр хүмүүс гэрээ тойрол биш аймгаа тойрол ороод ирэхэд л нэг сайхан дугуйчиж байгаа байхгүй. Манай Эрдэнэт болохоор яг өдөр тутмын горд хорооллуудын дундуур бол замаараа явчих болж л байгаа. Бусад энэ одоо жишээлбэл энэ бид нар чинь холбооны урд цайж байгаа шүү дээ. Тэгээ энэ замаар ингээл явъя гэхээс нөгөө борзорууд л их л байгаа. Тэгэхээр гой дугуйн замтай болчихвол хүмүүс ажиллаа амжуулаад авах. Дээрэс нь нөгөө энэ байгууллагууд ч юм уу албан газрууд одоо тэгээд дээрэс нь энэ үйлчлэгний газрууд гой дугуйн зогсоолтой болчихвол зүгээр. Энэ нь болохоор айгүй цомхон шүү дээ. Тэгээд Эрдэнэт чинь одоо Улаанбаатар төгсрөлийн асуудал Эрдэнэт бас төгжирдэг л болсон хэлээ. Тэгэхээр хүмүүсээ ингээд эрүүл мэндийн хараад хөдөлгөөний дутагдлаасаа сэргийлээ. Тэгээд дээрэс нь маш урт хугацаанд ажиллаа амжуулж чинь манай Эрдэнэт чинь нөгөө гор дотроо цомхон юм чинь дуугаар яваад их боломжтой газар ахгүй. Тэгэхээр гой дугуйн замын шийдээ дугуйн зогсоолтой болцвол их таатай. Тэг өдөр тутам ажиллаа амжуулаа явах. Тэрээр дараагийн аяллаа ирэх 9-р сард Оросын холбооны улс руу аялахаар төлөвлөсөн байна. Хүн өөртөө том зорилго тавьбал эцсийн үр дүндээ их бага хэмжээгээр зорилгодоо хүрдэг хэмээн тэрээр хэлж байсан юм.
энгийн дугуй яагаад унсан бэ гэхэлэр хүмүүс ингэж идэг байхгүй. Одоо жишээлбэл нэг холын аялалд явъя гэхэлэр би тийм брэндийн тийм л дугуйтай байж явна гэж ойлгоод байгаад идэг. Яг хөө мэдээж тийм юмтай тийм сайн дугуйтай явах юм бол бид амралтай. Гэхдээ бас нөгөө талаараа бид нар тийм л юмтай болцоол гээл цаг хугацааг ингээд хүлээлгээд суугаад байгаа байхгүй. Тэгтэл нөгөө зөвхөн бодол дотроо яваад идэг. Зөвхөн байгаа юмаа ашиглаад энгийн юмар явцхад боломжтой. Тэгээ бид хоёр энэ говийн замаар ихтэй шорон зам штэ. Эхний 400 ер нь бол нэг 5-600 км нь л засмал зам. Бус нь дан шорон зам элстэй тийм замаар явсан гэхэд энэ дугаа явж болж байгаа байхгүй. Тэгэхээр хамгийн гол нь унцаа үнэ нөгөө уур чадвар тэгээд дээрсэн сэтгэл зүйл чухал байгаа. Тэгэд энэ хоол замыг туулахад бас нэг чухал юм бол техник нэгдэ өөр байгаа зүйлээ ашиглаж сурчих хэрэгтэй. Хоёр дахь юм бол нөгөө хүн оюун санаандаа л би тэр хүртэл явна гэдэг л зорилгоо яг эндээ баттгах хэрэгтэй. Манайх хэлдэгээс аахгүй. Өглөө ингээд ирт тосноо яана гэд тэгдэг. Тэнгүүт чи энэ дотроо сэрүүлгээ тавьчих гэдэг гэсэн аахгүй. Тэг мянган утсан дээр сэрүүлэг тавилаа. Сэрүүлгээ дуурчаар би сэрэндээ гэж бодоод унчих юм ба сэрүүлгээ л хүлээн. Өглөө би яг 7 цагт ч юм уу босноо гэл энэ дотроо тархиндаа л мэдээлэл өгсөн бол өглөө яг 7 цагт босдог. Тэгээд ах юм маань тэр өгчсөн бас их чухал. Одоо тэгээд энийг үзэж байгаа залуучуудаа өөрийнхөө үеийнхэндээ хэлэхэд бид нар ингээд маш гоё зорилготой том зорилго тавьж тэрнийхэн төлөө ажиллая. Тэгэхгүй зүгээр л нэг ойрын зорилго тавьчих бол тэрэндээ хүн хүрчээл хүрчлээл гэдэг. Тэгээд яг саяны хугацаанд бол 3000 км газрыг би юу гэж зорьсон бэ гэхэлэр мэдээж энэ сайхан эрүүл хүн нэг бүтээ эрүүл хүнсийг бий болгоё. Тэгээд дээрэс нь зорилготой амьдралд уриалъя гэд явсан. Энэ зорилгоос гадна болохоор 3000 км замыг туулахад одоо би Улаанбаатар орохдоо 2 өдөр яваад юу ажиллаа штэ 400 км газрыг туулцаа гэхэд 10 дахин л илүү газар туулах юм байна гэдэг. Тэгээ хүн ингээд зориг тавьчихгоодаа тэрийгэл хүн ботхоос илүү энэ хүртлээ ингэж яваад дараагийнх нь энэ одоо жишээл ховдоос гараад говь алтаа орно. Говь алтаагаас баян онгор орно гэдэг явах юм бол хүн чинь нөгөө алхам толхмаа хийгээ явчихж байгаа байхгүй. Тэгээд яг залуучуудаа хэлэхэд нөгөө том зориг тавь тэгээд тэрэн дотроо ингээд детальчлаад явчих гэх юм бол хүрэд аюу хамар. Тэгээ хүрцэн нь бол мэдээж хэмжүүлэхгүй баяр жаргалтай. Тэгээ энэ гоё замыг туулсан юм гээд одоо газрын зураг дээр ингээ харах юм бол энэч байгаа Монголыг битээр зурсан байгаа. Тэгээ монголч нөгөө юм дэлгэмэл хийдэж штэ тий. Дэлхийн газрын зураг дээр харах юм бол нэг бөмбөрцгийн хагас нь ингээ зурагдсан байгаа байхгүй. Тэгэхээр хоёр улирлыг дамнаад ингэж яваад одоо намар гарсан штэ. Тэгээд өвөл ингээ улиралд явна гэдэг чи бас төсвөр хатуужил хэрэгтэй. Тэгэл ер нь бол нэг гоё том зориг тавангуутал бүх хүмүүс ингээ хүрчтэй юм байна гэвэл үгүй хүн тэрэндээ хүрхийн тулд төвчээртэй хатуучлаа дээрэс нь тэмүүлэлтэй тууштай л авах хэрэгтэй. Тэгээд мэдээж замд нь зөндөө саа тохиолдсон тэр болгоны шийдээд явах бас ухамсар ухаан байх хэрэгтэй л.